Одгон тэнгэр хөгжил сангаас санаачлан хотогдох хуйлгаадын мэндэлсэн богд очрууд хайрхны үлгий завхан нутаг цаашлаад Монгол орны уул ус байгологийг шашин болон өв соёлын талаас хамгаалж сурталчлах уриалга дэвшүүллээ. Завхан нутаг бол жаргалын орон. Тэгэхээр энэ сайхан нутагт бол богд очроо хайрхан монголчуудаа дааж хоршдог ийм сайхан шүтэн уул гэдэг. Тэгэхээр энэ одоо өв уламжлалыг монголчууд маань одоо бас эртнээс тэнгэр ёсоор зам одоо өнөө цагийн үеийн одоо өв соёлын дагуу зам одоо ёс заншлын дагуу шүтсээр ирсэн. Тэгээ энэ хэмжээнд одоо завхан нутгаас улбаалаад монголчуудаа байгаль хамгаалъя гэсэн энэ уриалгыг бол дэвшүүлж байгаа. Монгол орны байгаль экологийг хамгаалахад олон нийтийг татан оролцуулах нь чухал. Тиймээс ч богд очроо хайрхныг хамгаалах их үйлсийг эхлэл болгож 21 бурхтын цам харах 108 морин хур ихшиглүүлэх завхан нутгийн гайхамшигт тухай 3 бот ном түгээх гавьят болон залуу дуучдын нутаг усны тухай уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх завхан нутгийн лам хуваргууд жилийн заслан амхурах зэрэг олон илүүдийг зохион байгуулж шашин болон өв соёлын талаас нутаг ус уул гархнуудад хайрлаж хамгаалах сэдлийг түгээхээр болжээ.